Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ сайн байна нэвтрүүлэг тавганд хүрэхэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн дугаараар Алтан тоон хөгжил компани зах зээлээр үзсэн захирлын Баямар Сүр оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За гэлээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За хоёулаа бол шинэ дугаар бүхнээр 50D бас нэгэн төрөл бас нэг одоо гайхамшигын талаар танилцуулдаг. За юуны өмнө та бас одоо үзэгчдэд яг байн хэлдэг ч гэсэн хэрнээ 50D-ийнхээ одоо үндсэн мөн чанарыг бас одоо ашиг шимийн талаар бас нэг тодорхой ойлголтыг дахиад өгөх үү? За тийм. За үзэгчд өмнөдөө энэ сайхан шинэ оноо сайхан ухтцгаав. Тэгээд энэ шинэ ондоо аз жаргал эрүүл инх байгаарай гэдэг эрүүлийг хамгийн түрүүнд дэвшүүлье. За тэгээд манай Алтан тоон компани одоо энэ шим тэжээлийн ох болсон 50D-ийг ард түмэндээ 6 жил гарan одоо танилцуулахдаа одоо 150 гаруй мянган хүнийг эрүүл урт наслах тэр боломжийг олгожээ. Энэ бол маш том амжилт гэж одоогоор харж байна. За тэгээд бид бүхэн бол одоо энэ цаг үеийн альтернатив шинжилгээ ухаан гэдэг одоо дэлхийд дээр хөгжиж байна шүү дээ. Өвдсөн хойно нь одоо асар их мөнгийг зарж одоо эм тарай элдв одоо химийн элдв хүм хэрэглэхээс өмнө өөрөө эрүүл байхдаа эдис шим тэжээлээ нөхөж буцаа одоо хорогдуулахгүй байх, өвчлүүлэхгүй байх, өргөсүүлэхгүй байх, яаж эрүүл байх гэдэг дээр дэлхийн нийт анхаарж байна. Тэгэхээр яг тэр шинжилгээ ухааныг монголчуудад өнөөдөр бид нар дэлгэрүүлээд ингээд явж байна. За тэгэхээр бид бүхний энэ зүйл бол одоо ямар нэгэн эм тариа биш, одоо ямар нэгэн сүлжээний зүйл биш. Энэ бол өөрөө таны миний биеийн бид байдаг эхийн хөвлөд намайг бүрэлдүүлсэн тэрэл зүйл. За 25 наснаас одоо хөгшөрж эхэлдэг. Гэхдээ 30 наснд 30%, 40 наснд 40%, 50 наснд 50%, 60 наснд 60%, 70 наснд 70% гээд одоо ингээд хорогдож явсаар хагаад ороогийн мөн хүсийг үзүүлдэг бол бид нар энэ эрүүл байхдаа энийг буцааж нөхөөд сэлбээд буцаагаад одоо биднэрт ингээд янз бүрийн одоо техник шиг сэлбэг байхгүй хэрнээ бид нар 50D-ээр өөрийгөө сэлбэж болох нь шүү дээ. Эдээсээ сэлбэж болдог байна. За тэгэхээр энэ зүйлийг хүртээд явж байгаа одоо хэдэн зуун мянган хүмүүс маань өнөөдөр одоо дараагийн одоо урамшуул боломжуудыг хүлээж байна. Тэгэлгүй тийм. Ер нь 50D за гадны зах зээл дээр бол өөр ингэсэн үн анштай, тогтсон үн анштай үнэтэй байгаад дээ тийм. За тэгэхээр Алтан тоон хөгжил компани бол за Монголын зах зээлийг бас мэдрээд за нөгөө одоо нэг амжиргааг ингэж гэх нь шүү дээ тийм. Тэгээд дээрэс нь бол одоо 50D-ийг маш хямдаар бас оруулж байгаа гэдгээрээ бас их онцлогтой одоо олон жил болж шүү дээ тийм. За ингээд гадны зах зээл дээр одоо энэ Германд борлуулагддаг, яг Германы зах зээл дээр борлуулагддаг 50D байж байна. 75 грамтай, 15 ширхэгтэй, 1 ширхэг 5 грамтай. За ингээд энэ зүйл өөрөө сая 500-аас 2 сая төгрөгийн үнэтэй. Зөвхөн одоо энэ 75 грамтай. За тэгэхээр монголчууд бидэнд энэ боломжийг Алтан тоон компани одоо өөр Монгол захирал, өөрөө Арангаагаас гаралтай захирал одоо төмөр онц захирал маань одоо бидэнд энэ боломжийг олгодог. Монголчуудад амжиргааны төвшөнд нь тохирсон одоо асар баг зардлаар татвар, гайлын татвар одоо энэ тээвэрлэл зардал те одоо зардлын югаараа ингээд монголчуудад нийлүүлэхтэй бүр энийг 10 грамтай болгоод одоо энэгээр 75 грамтай хэрэглэхээр одоо хүний монголчуудын шим тэжээлийн дутагдал асар өндөр байгаа учраас нөгөө 10 грамыг өглөө 10 өдөр 10 орой 10 гэдээ авах гэхээр нөгөөх нь багтаар 2-2-оор уухаар нөгөөх нь бага урдан хугацаанд дуусчдаг. Тэгэхээр үнэн өснө бас хэцүү. Ингээд шууд 10 грам болгож ингэж оруулж ирж бидэнд одоо нийлүүлж олон мянган хүнийг эрүүл урт удаан наслах боломжийг олгож байна. Энэ нь одоо хамгийн сайхан дэвшил юм да. Тэгээ бид бол монголчуудаа одоо сая шинэ жилийн урамшуулал 10-ыг одоо нэгийг авахаар 155 мянгаар нэгийг авахаар нь дахиад 155 мянган нэгийг 3 хайрцгийг 465 мянгаар авахаар нь дахиад 3 хайрцгийг нэмж бэлгэлээ 465 мянган төгрөгийн тэр нэмэлт бэлгийг 5 хайрцгийг 775 мянган төгрөгөөр авахаар нь дахиад 775 мянган төгрөгийн 5 хайрцгийг за ингээд 10 хайрцгийг сая 550 мянгаар авахаар нь дахиад сая 550 мянган төгрөгийн 10 хайрцгийг бэлгэлж ингэж уулгасан. За тэгээд бид нар одоо ингээд шинэ он гарсан ч гараад одоо ингээд явж байгаа ч нөгөө хүмүүс маань хэрэглэгч нар маань одоо ахмадууд маань одоо нөгөө урамшуулын байлгаж өгөөч гэд бид нар бас тодорхой хугацаагаар энэ 1 сарын 15 хүртэл одоо сунгаад байж байгаа. За тэгэхээр одоо бид нар
ер нь одоо энийг өвдсөн хүн уудаггүй шүү дээ. Энд чинь эрүүл байхдаа одоо олон улсын стандарт нь 0-13 насных нь 5 грамм өдөрт. Одоо нөгөө бага насны хүүхдээ ингээд одоо бид ч гэсэн өөрсдөө бага байхдаа яадаг лээ. Хөл өвдөөд гээд яс ангинаад идэг гэсэн чинь шилбэний яс. Тэр чинь хөөхий одоо өндөр болж байгаа ингээд бид нэр тэгдэг. Тэр чинь өндөр болох гэж хахад хөөхий ясанд нь шим тэжээл дутагдаад янгиндаг байсан байгаа байхгүй юу? Янгидах ёсгүй юм. Ёсгүй. Тий шим тэжээлтэй хүнийх бол хүүхдийнх бол янгинах ёсгүй. Тэгэхээр ингээд одоо бага насны хүүхдүүд бол 5-аас 10 грамм 5 грамм тий 13-аас 25 0-аас 13 насных нь 5 грамм 14-өөс 25 насных нь 10 грамм 26-аас 35 насных нь 15 грамм 36-аас 45 насных нь 20 грамм гэл одоо ингээд 50-аас дээш насныхаа өдөрт 30 граммыг авч явах хэрэгтэй олон улсын стандартанд байна. Тэгэхээр одоо банга ингэ шилсэн байдаг юм лээ. Одоо тэр 21-р зуунд хүн төрлөخت нэг юм нунтаг цагаан юмар хоолно гэ. Тэгэхээр одоо энэ байж таарж байгаа тэр хүн одоо дайн болно гэдэг тахт бид нар одоо тэгж ирсэн гэхээр ямар худалчин гэж бодож байла. Тэгтэл одоо дайн одоо халдварт өвчин, элдэн өвчнүүдээр хүмүүс хорогдно, чиүүлтөөр явагдана гэсэн яг л тэр явагдаад ингэ байж байна. Тэгэхээр бид нар одоо яг л одоо 21-р зуунд бол ерөөсөө хүн төрөлхтөн буцаад одоо шим тэжээлээр шимээр өөрийгөө буцаас сэргээдэг энэ одоо шинжлэх ухаан альтернатив шинжлэх ухаан буюу одоо энэ одоо юмсын учир шалтгаанаар нь өөрсдийг нь юмсыг буцаас сэргээдэг те энэ одоо шалтгаан учир шалтгааны энэ шинжлэх ухаан бол асар хурцтай хөгжиж байна л да юмыг одоо тэр цаад учраар нь цаад одоо үндсээр нь одоо сэргээдэг одоо мод цэцгсийг бид нар тордоод услахаар ургадагтай адилхан хүний эдисийг буцаагаа сэргээж болдог ийм сайхан зүйл. За ингээд одоо авдартай элдв одоо хүнд өвчтэй хүмүүс ер нь дараа нь хайдаг монголчууд одоо болохоо байсан цагтаа л одоо өөр юмыг хайдаг. Тэгээд одоо ингээд химийн тариа хэлгээд эмчилгээгүй болоод одоо элдв одоо тэр хим тарианда хордоод ингээд эцсийн шатанд орцсон өнөө маргааш хүлээсэн хүмүүс ингээд хурж ирээд уугаад идгээд эрүүл болоод ингээд идгээгээд байгаа биш зүйл биш. Тэр эсийг нь шимжүүлээд дархлаагийн дэмжээд өгчгөр тэр хүн өөрөө өөрийгөө дөрвөлөх процесс нь шууд явагдчихад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг биологийн процесс явагдаж шүү дээ. Тий биологийн тий ихийн хөвлөд бид яг л энэ пептидээр бүрэлдсэн. Би сая өнгөрсөн хавар одоо яг бид нар 19 онд дутуу төрсөн нэрэ 7 цартаа нэрээд сар өгөхөд гүйц төрсөн хүүхдээс том болж исэн. Тий сайхан төрсөн шүү дээ. Тэгсэн сая өнгөрсөн хавар одоо надад бүр яалтчгүй нэг одоо асуудал тулгарлаа. Ягаад тэгэхээр ээж нь одоо ингээд 6 сар хагастай хөндрөл өгөөд ингээд аврагдах боломжгүй болоод хүүхдийг аврах болсон. Хүүхдийг аваад 6 сар хагастай хүүхдийг одоо гидсээс нь аваад катерт хийгээд тэгээ одоо юугаар өгчих вэ? Яаж өсөх үү гэдэг одоо ямар нэгэн асуудал ингээд тулгарчиж байгаа. Тэр аавд нь өөд нь тэгээд одоо мегам ямар тусламж байна боломж байна уу гэдгсэн. Би та надад итгэж байгаа бол надад боломж байна гэд би шууд энэ соёвын энэ ургамлын пептидээр өгчсөн. Угжаад 3 сар дотор тэр 1.6 кг жинтэй хүүхдийг би 7.800 болгосон. За ингээд одоо 10 сартай одоо аав нь сум олгоно гэж байгаа. Тэгээ хөөхөн тэгтээ нөгөө илүүдэлж байхгүй шүү дээ. Пүг гэдэг одоо нөгөө авраг бит шиг өссөн. Одоо бараг 20 кг-тай байж штэ. Тэгээд одоо миний өөрийн хүүхэд би ч өөрөө шим тэжээлийн дутагдaltaй асар их одоо 86 насны хэмжээнд те тэр шим тэжээл одоо илэг өөрөө шүүхгүй илэгний тэр асуудалтай эцсийн шатанд дэмжлгээгүй гэжсэн хүн чинь яах вэ? Би бас ингээд одоо хүнд өвчтэй байхдаа одоо би өөрөө нөгөө өвс ургамал аршаан ус уужгаад би хүүхдэд төрүүлсэн шүү дээ. Эмнэлгээс сугатаагаад эмнэлгийн хяналтанд орохгүй танхаарч одоо хүүхдэд төрүүлсэн хүн шүү дээ. Тэгээд 8 сар хагастай одоо ирээд төрүүлээд миний хүүхд яг одоо би өөрөө шим тэжээлийн дутагдaltaй хүүхд төрүүлсэн учраас миний хүүхдийн ингээд яс нь хугараад ирсэн. Ерөөсө 2 гар нь гэмтсэн, хөл нь гэмтсэн. Нөгөө шим тэжээл дутуу. Тэгээд би одоо 19 онд пептид орж ирсэн цагаас хойш хүүхдтэй өгцөө. Одоо манай хүүхд волейболын тамирчин. Одоо 16 нас сая 16 наснда 194 см хөлн 47 см 47 арьсмаар өнгөсч. Тэгээд одоо ингэж өссөн. Өсөлтөнд одоо маш сайн. Тэгэхээр аав ээжүүд одоо бид нар өнөөдөр өвдсөн хүн уудаг юм биш. Өвдөөгүй байхдаа хүүхдүүдэд урьдчилсан сэргийл ясны хорт авдар, цусны хорт авдар гэл энэ бүхэн чинь юу
ерөөсөө л шимтэж жилийн дутагдсан шүү дээ. Тэгэхээр одоо нэг ийм пептидийг одоо ингээд нэг хайрцгийг 155 мянгаар ингээд одоо энэ 150 грамтайг авахаар нь дахиад нэгийг бэлгэлж байна. Энэ чинь бол маш тэгээд яах вэ гэхээр одоо ингээд литрийнхаа усны савнд өглөө нэгийг хийж агаад 5 ампул тойр сууж агаад 200 г стаканда нэг стаканыг хийгээд уучхаа. Одоо бага хэмжээгээр ч гэсэн бид нар нөхөх хэрэгтэй байна чимээ. Тэгэхээр одоо өвдсөн хүн бол яг ахиу доозоор хөгсөрсөн хүмүүс одоо шимт хичээлийн өндөр дутагдaltaй хүмүүс. За тийм биологи одоо нөгөө тамирчид одоо бодигийн тамирчид одоо хүч одоо уурга бэлтмэл одоо ухаа болчиход шүү дээ. Тэр чинь асар их одоо ачаалал өгдөг элэг хотоодонд. Тэгэхээр шууд шингэдэг энэ пептидийг одоо энэ өөрөө 500 г одоо 10 кг хүнснээс уургийг аваад уургаас нь охин авцсан зүйл шүү дээ. Хүний биед шууд 5 минутанд цуснд 10 минутанд дисэнд шууд очиж шингэдэг ходоодны ханаар шимэгдээд шууд очиж чинь нарийн гэцээр шимэгдээд. Тэгэхээр ийм зүйлийг бид нар одоо хэрэглэх хэрэгтэй байна. Японочууд бол 2003 онд шимт хичээлийн хуулиа батлаад өнөөдөр дундаж насаа 80-с болгоцсон байна. Бид нар тэр хөгжингөө орноос суралцъя л да. Бид нар яагаад болохгүй 80 гэдэг бол Монголын хувьд бол өндөр нас шүү дээ. Өндөр нас одоо бүр баргалтай мөрөөдлийн нас болж шүү дээ. Мөрөөдлийн нас болж шүү дээ. Одоо хөөрхий бид нар бас эрчүүдэд хайрлах хэрэгтэй шүү дээ. Одоо хамгийн их өвчлөж байгаа хүмүүс эрчүүд байна. За тэгээд бид нар одоо ерөөсөө нийтээрээ пептидээ хэрэглэе гэдгийг уриалгыг. Одоо ингээд би сая хэлсэн шүү дээ. Дахиад хэлчихье. За ингээд 3 ампултай айл бол 500 г 600 г усанда нэгийг найруулад ингээд 3 аягандаа хуугаад уучхаа. Нэг одоо 15 ампултай айл нэгийг бас литр усандаа найруулад өглөө хоолныхаа цайныхаа өмнө уучхаа. Тэгэхээр бид нар өглөө хүүхдтэй ямар хамгийн сайн шимт хичээлтэй эмийг өгөх гээд хайгаад нэг өндөг шарж өгч юм уу одоо бас л өндөг ямар удаан боловсрож 14 хоног нарийн бүтэн гидсэнд байж ялзарч гардаг гэж байна шүү дээ. Ер нь өглөөний дунд гэдэг байнга. Тэгээд одоо бидний нөгөө шарсан хайрсан тийм л юм аа л эдсээр агаад одоо ингэж ажиж шүү дээ. Тэгэхээр бидний одоо энэ шимт хичээл бол ерөөсөө л энэ байж байна. Одоо энэ манай эмдсэн энэ пептидээс уургийн пептидээс 2000-аас 50,000 дахин илүү үйлчилгээтэй. За одоо ингээд Нобелийн шагналд эрдэмтэд энэ пептидийг яасан гэхээр 40 жилийн хугацаанд одоо ингээд багш нар нь судлаад дараагийн эрдэмтэд нь судлаад ингээд одоо энийг 100 мянган хүн дээр дандаа одоо эцэргийн эмнэлэг дээр дандаа албан тушаалт дээд одоо албан тушаалтай хүмүүс дээр туршиж агаад одоо ингээд яг Америк хятадын зах зээл дээр шууд борлуулалт хийсэн. За энийг сонирхлыг үнэрлж үзээд байна шүү. За энийг одоо SARS дээр туршилт хийсэн, сая ковид дээр туршилт хийсэн. За одоо би сая энийг ирээд одоо өөрөө хэрэгжилж явах явцдаа нөгөө манайх чинь шинжилгээнд өгнө шүү дээ. Шинжилгээний бичих чинь нэг сар болж гарч байгаа. Сая 12 сарын 16-нд гарч байгаа байхгүй юу? 11 сарын 14-нд авчирч шинжилгээ нөгөө тэр хугацаанд бол бид нар өөрсдөө уусан. Тэртээ тэргүй олон улсын лабораториороо аваад нөгөө юм уу шиг вакуум центр шиг уучж байгаа. Өглөө өлийн илгэн дээрээ шууд одоо амаач угаагүй байх үедээ балгаад 3-аас 5 минут амандаа байлгаж байгаа залхична. За өглөө ганцхан уун. За чи одоо бас нөгөө өглөө бактериуд байгаа шүү. Хэрэгтэй ашигтай бактериуд байдаг гэж байна шүү. Тэдний чи хөгжүүлээд цааш нь ашиггүйг нь надлаад ашигтайг нь цааш нь одоо ингээ хамтаргаад байгаа. За тэгэнгүүт энийг би сая одоо би зүгээр фэйс дээр одоо яг ингээд хүмүүстээр хэрэглүүлвэл ямарх нь вэ гэд би 3 хүүхдэд хэрэглүүллээ л дээ. 3-3-ыг өгөөд энэ 10 ширхтээ. За тэгэхэд одоо манай хэрэглэгч тэр одоо эмэгтэй 2 настай хүүхэд нь бүр ханаа түрээд халуураа татаад бүр ингээд одоо маш хүндэрсэн байсан. Тэгэнгүүт одоо намайг тийм сонин одоо шууд ингээд нэг өдрийн дотор ханаадыг одоо шууд халуурсан тэр хүн таниудыг нэг өдрийн дотор байхгүй болгоно гэд ингээд бичгээр гайхаад би авч хэрэглэе хүүхдтэй яадаг ч гэсэн авч хэрэглэе манай хүүхдтэй одоо ингээд ач маань маш хүндэрсэн байна. Тэгээд энийг аваад явсан. Ороо нь өдөөс хойш авч яваад ороо нь хэрэглээд маргааш өглөө би одоо 3 грамын шприцээр ам руу ингээд одоо балгах хэлбэрээр биш тусах маягаар ингээд аманд нь уусгаж өгөөрэй гэд явуулсан. Тэгээд талын ороо нь өглөө нь талыг уулгасан байгаа ингээд шимэгдүүлэх маягаар. Тэгээ одоо маргааш нөгөө халуур татчихсан аниалгаж байсан хүүхэд нь ханиад огт хүрээгүй юм шиг тэгээ зүг зүгээр болсон. Ид шидтэй. Тэгэхээр энэ одоо энийг Нобелийн шагналд эрдэмтэд бүтээгээд одоо яг энэ хүний тэр ашигтай ашиггүй бактериуд үүдэн штэ. Тэндээс аваад бүтээсэн байгаа байхгүй юу. Тэгээ тэндээс одоо ашигтайг нь ялгаж аваад яг тэр одоо өөрийгөө тэр муу бактеридыг устгадаг тэр одоо энийг алтан пептид алтан эс
гэж одоо орчуулагдаад ийлээ. Тэгэхээр одоо хүний бие дотор тэр алтан юм байдаг байх нь шүү дээ. Алтан эс. За тэгээд тэр эсийг шууд ингээд одоо хүний ашигтай тэр ашиггүй бактериудыг иддэг болгоод тэгээ хүний дархлааг шууд супер антиген гэж байгаа. Супер дархлаа экопептид. За тэгэхээр энийг уухта одоо 100 настай хүн дээр бас туршсан байлээ. За савны хавдартай одоо бүхэл одоо асуудалтай тэр ерөөсө бүх юм юунаас үүдэлтэй дархлаа унлаа эсн дотор өргөсөл үүслээ. Одоо тэр өргөслүүд чи өвчин боллоо, өргөсөл хавдар боллоо. Бүх юм өргөслөөс үүдэлтэй. Тэгэхээр дархлаагаа дэмжээд өргөслөө одоо дарангуулах энэ л одоо бидний процесс. За энийг уусан хүмүүс бол одоо 6 сар уусан хүн бол 35-аас 40 нас биологийн нас залуужж байгаа. Хүн өөрөө өөрийгөө одоо өвчлүүлэхгүй, эрүүлэр авч явах энэ процесс нь л одоо гаргаад өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэний маань одоо худалдаа бол ерөөсөө одоо яг Америк Хятад хоёрт л борлуулагдаж байгаа. Манай компани ч өөрөө өвөр Монгол компани, шинжлэх ухааны технологийн компани учраас одоо сая гэрээ хийгээд энийг оруулж ирч чадлаа. За баярлалаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч энэ сайхан одоо пептидийн талаар дандаа одоо хэрэгтэй, маш хэрэгтэй мэдээллийг өгдөг танд баярлалаа. Нэг талаараа сайн үлсийн одоо аян гэж одоо би бас ойлгож байгаа. За баярлалаа танд. За баярлалаа.